намайг Буян Хотготон Шимэг гэдэг. Улаанбаатар төмөр замд касарын мэргэжилд эзэмшдэг. Касараар ажилладаг. Аав охины хамт амьдардаг. Тийм юм байна. Одоо 34 настай. Сайн мэцэн намайг өрийн цолмон хөхтэй засчхэр гэдэг. Би эхээс гуруулаа айлын том охин байгаа. Тэгээд гэр бүлийн байдал гэх юм бол дөрвөлээ саяхан амарцсан 2 хөөрхөн хүүтэй юм хүн байгаа. Тэгээд 2021 оны 6 сард бүгд найрамдах хятад ард улсад магистрийн зэрэгээ хамгаалсан. 21 оныхоо 7 сарын 28-нд хөрхөн хүүтэй болсон байгаа. За намайг Инхбаатарын Болормаа гэдэг. Өрөнгай аймгийн оршин суугч бас Улаанбаатар хавьтад амьдардаг. За миний ажил мэргэжлийн хувьд болохоор энерги мэдээллийн шинжээч гэж явдаг. Одоо болохоор яг ингээ хувийн бизнес эрхэлж байгаа. Хамгийн ихний бизнес маань хэм бол ингээ UT Mongolia гэх Bubble Tea-ний газар ажилладаг байгаа. Мөн онлайн шопоор ажилладаг. Одоогоор бол онлайн шоп маань хэмжлэн ингээд бага насны хүүхдүүд, нэраа хүүхдүүдийн хэрэгслүүд аягүй их зарж байгаа. Тэгээд бас хажуугаар нь карго хийдэг. Би өөрөө бүгд найрамдах хятад ард улсад магистр бакалавр болон магистрийн зэрэгээ хамгаалсан. Тэгээд 2012 оноос хойш ерөнхийдөө хятад улстай холбоотой ажил төрөл хийгээ явж байгаа. Өөрөө үүсгэн байгуулсан одоо байгууллага Уянгас суманд Өрөнгай аймгийнхаа Уянгас суманд тэрэгэнцэртэй иргэдийн холбоо гэд төрийн бас байгууллага байгаа. За мөн болор авра ХХК гэж бас байгаа. Тэгээд өнөөдөр хүртэл аль аль амжилттай сайхан ажиллаж байна. За төрийн бас байгууллага маань болохоор өөрөө нөгөө хөгжлийн бэрхшээлтэй болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэр хүнд хатуу нийгмээс гадуур хагдах за одоо өшөө тэгээд бүх бэрхшээлүүдийг өөрийн биеэр тулсан болохоор тэднийхээ дуу хоолой болох гэж үүсгэн байгуулж ирсэн. Одоо 8 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм ер нь бол аюу хэцүү байдаг. Тэгээд яг арталт маань манай нөхөр бол манай ээж хоёр зохисдог. Тэгээд манай том хүүхэд бол одоо энэ жил 6-тай 1-р ангид орсон. Тэгээд яг хүүхдээ сургуульд орохын өмнө төрсөн. Тэгэхээр аюу хэцүү байсан. Яг нэг хэсэг хугацаанд маань нөхөр ажилдаа хөдөө байдаг. Тэр үед аюу стресстэй байсан. Тэгээд ер нь бол жоохон хүндээсэн. Гэхдээ яг ар гэр халамж таныхаа тэгээд хайртай ээжийнхээ буйнд бол үнэхээр сайхан аваа явж чадж байгаа. Манай эхнэр чи их мундаг хүн шүү дээ. Одоо гэр бүлийг одоо эхнэр л авч явж гин. Тийм том шийдвэрүүд дээр бит хоёр ярилцдаг ч эхнэрийнхээ үгийг ерөнхийдөө дийлэгтэн сонсож гин. Их ухаалаг зөв шийдвэр гаргаж гин. Аюу боловсрол өндөртэй байна. Сая би 3 сарын 26-нд Palace Size 2022 шоунд оролцсон байгаа. Тэгээд энэнд оролцсон гол зорилго маань болохоор одоо нэг өөрийгөө нэг одоо юу гэдэг те дөөглөж тавуулах биш. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдүүдийн төлөөлөл болсон нэгт хоёрт болохоор одоо тулах хэрэгтний бэрхшээлтэй болсон эмэгтэйчүүд ер нь тулах хэрэгтний бэрхшээл маань маш их тархалтыг авчирдаг. Тэгээд тархалт авсан хүн маань нийгмээс өөрөө ирэхгүй л өөрийгөө тусгаарлцдаг болохоор тэднийг одоо битэд хэрэг туртлаа бас бид нар гой сайхан байх хэрэгтэй. Бас энэ сайхан зохион байгуулагч, санаачлагч, хэрэгжүүлэгч, найруулагч гэд ийм сайхан арга хэмжээ олж авахд энэ дэр нь хүч үзье гэсэн одоо үндслээр орсон байгаа. Намайг Наран Цэцэг гэдэг. Би болохоор Болроо ихчийг 9 жилийн өмнөөс таньдаг. Бас найз ихчээрээ дамжуулаад ингээд танилцж байсан. Тэгээд Болроо ихчийн хувьд болохоор маш их тосрох. Тэгээ хүнд ингээ яг хэрэгтэй үед нь ингээ хэрэгтэй зөвлөгөөг айгүй ингээд яг таарсан үгээр нь ингээ зөв ингээ гоё ингээ зөвлөж хэлж өгдөг. Энэ нь ингээд маш их хүмүүс одоо тухайн үедээ яг шийдвэр гаргаж чадахгүй ч юм эргэлдэжсэн юмнуудаар айгүй сайн зөвлөгөө өгдөг тийм зөвлөгч бас маш их нөгөө нэг тусч ингээд одоо надад ямар нэгэн асуудал гарлаа гэхэд чинь нөгөө тэр талаар хэлсэн болвол ингээд гэртээ хараа бодоод идэг яг яаж шийдвэрлэх талаар ингээд бодож байгаад эргээд нөгөө юу болсон бэ мэдээ ингээд тэнгүүл яаж ийн тэгвэл яаж ийн гэдэг айгүй сэтгэл гаргаж ингэж тавьдаг. Тэр зан нь айгүй бас чухал зан. Тэгээд өөрөө ер нь айгүй тийм туслах тийм нийгмийн одоо юу гэдэг буйны одоо бусдад туслах тийм сайн үлсийн ажилд айгүй дуртай. Тийм хүн. Тэгээ бас ер нь их цоглдог. Дандаа нөгөө нэг шин ямиг сэдээд, шин ямиг оролдож үзчихэд ерөөсө зүгээр суудаггүй. Тэгээд тийм мундаг хүн байгаамаа. Сошиалаар мэдээ цацгснаас би бол мдээгүй байсан юм аа. Манай ажлын газрын нэг найз охин маань намайг аягүй тэмцсэн л те. Одноо минь найз орчооч, найз чинь өмнөөс бүртгүүлээд өгөө. Эхэндээ олж явах эргэлзэж л байсан. Яагаад гэвэл тархан хүмүүс гэл тэнгүүдтэй бас нийгэмд яаж харагддаг гэлээ. Уул нь бол үгүй орохгүй гэж бодож ирсэн. Манай найз аягүй их урам зориг өгсөн. Тэгээд яад юм эмэгтэй хүн залуу хүн те
тайзан дээр нэг халахад өөрийнхөө ингэ сориод үзье гэсэн үднээс орсон. Тэр маш надад их сайхан санагдсан. Аав ээжээсээ тавуулаа л да. Тэгээд одоо яг дөрүүлээ байгаа. Манай дүүч бол айлын хамгийн бага нь. Ер нь бол багада тийм айгүй сэргэлэн цаваа баг эрэхтэй өгчиг тиймэрхүү байсан. Одоо болохоор нөгөө нэг арай нөгөө нэг юу н зан нөгөө багасаа өөрчлөгдчихсөн шүү дээ. Тийм одоо ерөнхийдөө төлөв төвшин маягийн шүү дээ манай дүүч. Багада бол тийм сэргэлэн цаваа ер нь нөгөө баг манайх ч яармаг төссөн л доо. Яармагийн гудамжиндаа баг стерлитаг тэр үед нөгөө стерлитаг нэг ордогсон. Яг нөгөө нэг тэрний стерлита гэдэгс бүр ийм бүр сэсгэр цагаан нөгөө задгаа тавьчихаар мөр амар буржгаар тийм өстэй тийм хөргө охин байсан л да. Одоо л манай дүү багийнхаас занг болдогтой өөр болсон. За та эдгээр бол нэр үнэхээр бахархаж байна би болол. Би ч гэсэн өөрөө бас яг жингээ хасъя гэдэг хүсэл мөрөөдөл дээрээ явж байгаа юм баггүй юу. Тэгээд бас жоохон өөртөө итгэлгүй тий. Ингээл бас нэг олон хүний өмнө гарахаараа яана миний тэр харагдчих үү, энэ харагдчих үү гэл тий. Тэгээд бас нэг сул тал байдаг нь дандаа нэг бараа хувц өмсдөг юм шиг санагдсан. Надад яг тий. Жохон илүүдэлжинтэй эмэгтэй хүмүүс тод хурц юм өмсөхөөс амар айдаг болчдаг. Сая одоо яг энэ шоунд хичнээн эмэгтэй оролцоод тэгээд та нар бас нэг нэгнээсээ бас айгүй их юм суралцсан байх гэж бодож байна л да. Тийм нийт 40 гаруй бүсгүүчд оролцсон байгаа. Тэгээд маш олон зүйлийг суралцсан. Яг саяны манай шоуны хамгийн ингээ бүүм гэдэг хэсэг бол дотор хувцастай хэсэг байсан. Бидний хувьд те яаж дотор хувцастай танихгүй хүмүүсүүд гарах вэ? Тэгээд миний хувьд л өмсөөгүй. Тэгээд өмссөн ингээ бус толстой харахад айгүй тийм өөртөө ихтэй мэдээж тэр чинь айгүй тийм мундаг байсан. Амар өөртөө ихтэй айгүй гоё харагдчихсан. Тэгээд ер нь жоохон морило тэгэхээр угаасаа яалтчих ингээ нэг хар бараа өнгө хувц өмсөж эхэлдэг. Нөгөө биенийхээ өөгд аргаал өмсөөд идэм шиг санагддаг. Тэгх тусмаа харин бүр илүү өөгтэй харагдаад идэм шиг санагддээ шүү дээ. Тэгээд эмэгтэй хүн бол нэг төл төсөл угаасаа л турах гэдэг. Тийм туранхай байх, туранхай нэг харах гоё байх гэдэг юм уу гэж боддог да. Тэгэхээр хувцсны тал дээр бас та хэд мэн бас гоё зөвлөгөө өгөөч те бүсгүүчүүдэд одоо гэртээ үзээд ингээ сууж байгаа бас л ингээл шкафаар нь дүүрэн хар хувцснууд байгаа ийм эмэгтэйчүүдэд гоё зөвлөгөө өгөөч. За миний хувьд болохоор зэрэгтгүй хувцсны тал дээр бол Монгол хувцсанд илүү сонирхолтой өгнө. Үндснийхээ хувцсыг өмсөх, үндснийхээ дээл, хантаац гэд өмсөх нэлээд түлхүү тавьдаг. Мэдээч хэрэг бас цаг үедээ тохируулаад энэ орчин цагт дамаа дотоодын үйлдвэрийн хувцсуудаа бас өмсөх сонирхол ихтэй болоод байгаа. Манай бас дотоодын үйлдвэрүүд саяны шоунд оролцсон энэ дэлгүүрүүд манай энэ номт брэнд, үлэмж брэнд гэдэг энэ брэндүүд маань бас үнэхээр тансаг загварыг хийж штэ тий. Юу ямар гоё ингээл тэр шоунд ирээд одоо үзсэн найзууд мөр гайхчихсан ямар гоё ингээд. Тэгээ би бол зүгээр эмэгтэй хүн өөртөө ихтэй байхдаа л ямар ч хувц тэр эмэгтэйд амилтын байна гэдгийг л саяны шоунд яриас чарсан бас өөрөөсөө ч тэр зүйлсийг мэдэрдэг. Би өнөөдөр өөртөө дуртай ямар хувцыг өмсөж байна. Тэр өдрөө л амилдаг, тэр цаг үедээ амилдаг. Таны хувьд бас яг нөгөө дөрөв хувцс гэдэг чинь бас эмэгтэй нэг аюугаа ярагдталдаг шүү дээ. Та яг хувцсны тал дээр бас та юу гэж. За миний хувцсны шкаунт гэх юм бол ерөөхдөө л хар хувцсууд ерөөхдөө өөрөө нөгөө порно хувцс өмсдөг болохоор энгийн хувцс өмсөх шаардлага аюу ховор байдаг. Тэгээд ерөн бол дэлгүүр хийсдэггүй гэхэд болно доо. Тэгээд дэлгүүр хийсгэх юм бол харж агаад за таарандаа гэж бодонгуудаа өмсчихгүйгээр авчдаг байхгүй. За хэрэв багдангууд нь за турж байгаа өмсчих юм чи. Багтцсан хувцсууд бол зөндөө байгаа. Тэг ерөн жоох таргалаад ирэхээр л хүн тод өнгөтэй юмнаас жоох ингээд цааргалаад ирдэм байлээ. Ингээд нэг хариу нуглаа гарах ч юм уу. Эмэгтэй хүн чинь нэг аюу тийм эмзэг гэдэг юм байл шүү дээ. Ганц хүний хэлсүүгээр аюу их тийм стрессддэг те. Нэг хүн ингээд би жишээлбэл өөртөө тарсан амар гоо тод өнгө юм өмсөж явтал нэг эрэхтөө гэрэл харимжаа арай үндэснүү гэлч юм уу. За шууд кодлоод авчдаг те. За дахиж хизээч ийм зүйлийг өмсөхгүй юм байна гэж бодчихдог ч юм уу. Тэгээл суул юм өмсөөл айл болох нөгөө юмнуудаа нуугаал хөөрхөн харингуудаа нуух галтай ингээл тод өмсгөө болол ирд юм байлээ. Манад нэг ийм ойлголт байна тийм ээ. Одоо махлаг туранхай гэсэн хоёрхан ойлголт байгаад шүү байна. Гэтэл одоо яг махлаг эмэгтэй маань өөрөө бас аюу гоё галбиртай хүмүүс бас байдаг шүү дээ тийм ээ. Харахад нэх гоё тийм. Яг энэ тал дээр та хэд миний үгж бодож байна. Манай шоунд дээрээс үтсэн л хэлгүүрдээ тийм манай хүмүүс ямар гоё бийтэй ялангуяа дотор хувцастай үед нь бол айгүй гоё харсан байх гэж бодож байна. Тэгээ за махлаг туранхай гэдэг дунд нь байдаг ойлголт нь ерөөс хаягдчаад идэм байлээ л те. Махлаг гэх юм бол гүзээтэй те.
Тэгээ туранхай гэх юм бол бүр ингээд хитрхи одоо нэг игмний яс гарч ирдэг ч юм уу те. Хайгаад олдгоо бид идэ хайгаад олддгоо яс нь олдсон хүмүүс гэсэн үг шүү дээ. Тийм юм байдаг. Яг төгс эмэгтэй хүний төгс би галбир гэдэг бол би сая шавуунд орохдоо мэдэрсэн л дээ. Тайлтай, галбитай тий гиз байхгүй хүүхдээ бүхстэй. Тийм л байх хэрэгтэй юм шиг л эмэгтэй хүн. Эмэгтэй хүний хүртэл нэг гитараар зурлцсан байдаг үстэй хийл өгшмөр зурлцсан байдаг. Эмэгтэй хүний төс бие галбирч юм бол яг тэндээ л оршд юм бэл. Хэд туранхаа мөртлөө хүүхгүй бүхсгүй бол бас онцгүй шүү дээ. Тийм байлээ. Таны хувьд? За миний хувьд болохоор яг ер нь өдөр тутмдаа байнга олон эмэгтэйчүүдтэй ингээд нэг харилцаа өсгдөг болохоор гаднах одоо бие галбар хувцс гэсээ илүүтэйгээр дотоод сэтгэл эмэгтэй хүний дотоод зан чанар тэр хүний дотоод одоо тэр мэдрэмж за одоо гэгээлэг байдал тэр бүхэн илүү төлхөө эмэгтэй хүний тоттгож өгдөг. Шинэ махлаг мяралаг байсан ч гэсэн бүр ингээ харахаар хайр хүрээд идэг эмэгтэйч үзэндээ байдаг шүү дээ. За хичнээн ингээл туранхаач гэсэн бүр ингээл нэг хүүхэд шиг гинэн цайлхан гэл ингээ ерөөсөө хүний зан чанарт бүх зүйлс ашигддаг юм байна. Мэдээч хэрэг бие хэлэмж гэдэг бол харагдах байдлаас л хүн дүгнэгдэж харагдаж идэг зүйлс. Гэхдээ л мэдээч хэрэг эмэгтэй хүн гоё бие галбиртай, гоё хувцастай, одоо тий өөртөө ихтгэлтэй энэ гудамжаар ингээд нэг тхийтэл сайхан алхаж бас гоё штэ ингээд нэг салхисөрөөл тий. Миний хувьд бол тэр талыг нь илүүдэлгүй үздэг. Харин би болохоор тод өнгийн хувцас бүр илүүдэлгүй өмсдөг. Манайхан бас хараад инээж идэг. Хамгийн тод хамгийн одоо хорвогийн баг хамгийн тод өнгийг л өмсөх дуртай та. Дотоод гоо үзэсгэлэнг угаасаа хүнээс нууж тий ингэж болохгүй ингээл нэг удаа уулзаал ингээл ярилцаад дуусахад тэр хүнийг яг илэрхийлдэг. Тийм дотоод гоо үзэсгэлэн бол эмэгтэйчүүд маань маш их байдаг. Тийм. Тэрийгээ ер нь бас нээж гаргаж ирэх л маш чухал байна л да. Тийм яг ихэнх хүмүүс жоохон ингээ ажиглаж байгаа жоохон хичмхий талтай ч юм уу тий ингээ дуугаа байдаг. Тэрийг тэгээд эвдээ та нар дотоодтой байгаа тийм өөрийгөө дотор чинь ингээд нэг айгүй хөөрхөн жижигхэн гинэн цайлган цагаан сэтгэлтэй тийм охин байдаг те хүн болгоно бас нөгөө талаараа бас биднэрт галзуу үе гэж байдаг те тийм хүн байдаг тэрийгээ бүгдийг гоё эвдэж гарах хэрэгтэй ямар ч бие хаа ямар ч царай зүрхтэй байсан яг тэд нар чинь хүнийг ингээд хүнтэй анх уулснаас ахуулаад сэтгэл төрүүлээ явдаг гэж миний бас боддог.
plus size fashion show нь болохоор өсгөр мэралэг бүсгүүлчүүд оролцдог ийм онцлог загварын шоу байгаа. Мөн түүнээс гадна маш олон хамтрагч байгууллагуудын маш олон гоё төрлийн хувцснуудыг өмсөж загвар үзүүлгээрээ онцлог байгаа. Би загварын тайзнаар ерөөсөө алхаж үзнэ гэж ерөөсөө төсөөлж байгаагүй. 10 жилдээ бол ерөн гоёл наадамд оролцохыг хүсдэг байсан. Яг хөө тэр гоёлын тайзан алхах гэдэг чинь аюу том гоё зүйл байна. Одоо яг гоёл хийдэг тайзанаар алхах чинь сэтгэл аюу өндөр байна. Ямар ч гэсэн хичээнэ. Сайхан байна. За өмнөх жилүүдээс энэ жилийн онцлог гэх юм бол ер нь бол энэ Plus Size 2022 шоу хөвсгөрүүдийн шоу. Тэгээ ер нь бол эмэгтэй хүмүүст ямар ч нөхцөл байдлаар одоо жин нэмж болдог. Хичнээн жин нэмсэн ч гэсэн өөртөө ихтэй байх. Хөвсгөр байсан ч гэсэн маш ганган дэгжин зорилготой тэмүүлэлтэй мөрөөдөлтөй хөрөх тэр алхмыг бий болгож байгаа. Яг өөрөө бол энэ шоуны тухайд тодорхой хэмжээний мэдээлэлтэй байсан. Гэтэ оролцох уу яах вэ гэд би бас нөгөө саяхан амарсан. Тэгээд манай бизнесман бас нөгөө нэг сая коронагийн үед гээд нэлээд зогсон байдалтай хэцүү байсан. Тэгээ яг ийм юм болж байгаа ингээд анх бүртгүүлчихэд би орох уу яах вэ гэж агиих бодож исэн. Тэгээд нөхөртэй гинт нэг өдөр хэлсэн л дээ. Би өөр энд орлоо шүү. Тэгээд чи надаас ичхгүй үсттэй. Тэгээд саяхан амарцаа одоо тий хүүхдээ хөлдө хүний хувьд ч бас айгүй их цаг хугацаа тэнд зарцуулах шаардлагатай байсан. Тэгээ маань нөхөр заа окей чи хэрвээ хүсэж байгаа бол харин чам туслаад ажилласаа ч гэсэн чулаа аваад чултгаа чамаа эний чинь дэмжиж өгнө гэд амар уриалахгүй хүлээж авсан. Тэр нь маш гоё санагдаа. За би орно гэд. Тэгэл очиод бүртгүүлсэн байсан дараа нэг шалгуулт олчихсан. Тэр шалгуултанд очиулзаад тэгэл орсон. Тэгэл тэнцэл айгүй гоё мэдрэмж, айгүй гоё шин дурсамж те. Манай том хүү бас ирж утсан. Тэгээд ээжээ тастаа гоё байсан шүү гээл тэгэхэд айгүй гоё ингээд өөрийгөө шинээр нээсэн. Тийм одоо яг үгээр хэлэхгүй тийм амар гоё мэдрэмжтэй байсан. Эхнэрийгээ одоо эхнэртэй орчууд суугаад анх нөгөө аав ээж гэж байсан одоо аав ээж маань бурхан болцсон. Тэгээд тийм болохоор одоо эхнэртэй одоо ганц би л хань болно доо гэж боддог. Тэгээ хийж байгаа бүх юм дээр нь заавал дэмжихгүй болохгүй. Тэгээд ингээд хоёр талтай хоёулаа ажилдаа байдаг болохоор бүр сүүлдээ эхнэрийгээ дэмжихийн тулд ажилласаа хүртэл гарч ийна. Тэ үнэхээр их ажилдаа байна л да. Тэгээ ямар ч цаг зав гардггүй. Тэгээ эмэгтэй хүн чинь гэр орны ажил, хажуугаар нь ажил төрлөө явахаар ерөөсөө болдгоо. Артлын нэг бүтээн хариуцаад хийж байгаа юмд нэг дэмжиж туслаад ажил бол тэгж олдох байлгүй. Дахиад цаашаа өөр ажил олж болно. Буцаад компанид ажиллаж болж байна. Эхнэрээ сайн дэмжих хэрэгтэй байна. Гол нь гэр бүл чинь хамгийн үн цэнтэй зүйл шүү дээ. Өөртөө итгэх итгэл маань аюу их нэмэгдсэн болов. Эмэгтэй хүн байх цан чанарынхаа тухай ч юм уу те илүү баттгаж өгсөн болов гэж бодож байгаа. 10 жилээсээ хойш л ер нь жоохон унган махтай юм махлагд байсан. Тэгээд бид нар ч нэг амар тур энэ дээрээ гээд өөрөө бол айгүй хичээнэлдээ турах гэж. Тэгээд бас нэг амар нөгөө нэг бид нар тийг тураач эсвэл тиймэрхүү бол одоо инг тэг гэж нэг заад зүйлдүүл те. Ер нь бол өөрийнхөө оюугаар л явж байгаа. Тарган гэхээр хүн болгон бас нэг туранхаа одоо нэг юу ч юм бас хэвшмэл ойлголт болчих шүү дээ. Туранхаа хүүхнүүд л эсвэл гоё ч юм уу те. Одоо л надад бол хамгийн юу одоо нэг өөртөө ихтэй хүүхнүүд л ер нь илүү гоё харагддаг шүү дээ. Бусдаас илүү тарган туранхаа гэхээс илүү тэр нөө саяны шоу тэмцээний үзэхэд бол хүүхнүүд те хичнээн миралаг махлаг ч гэсэндээ өөртөө ихтэй те тэгээ гарч байгаа надад баг илүү үзэсгэлэнтэй гоё харагдчихлээ л те. Тий, ерөнхийдөө бол нөгөө хөгжлийн бэрхшээл тэр дундаа тулах эрхтний бэрхшээл маань ерөөсөө шууд жин нэмэх байдлыг үүсгэдэг. Тэр чинь ямар ч нөгөө хөдөлгөөн бүх хөдөлгөөн хязгаарлал одоо тэрэгэн цэр дээр суу таяг тул одоо хөдөлмөр зохицуулт хийгээл ингэждэг учраас тэр чинь хүссэн хүсээгүй шууд жин нэмдэг зүйлс байдаг. Тэгээ жин нэмэхээр эмэгтэй хүн тэр дундаа гадуур гарахаас үнтэй уулзахаас одоо баг ингээд бүх юмнаас ингээд тусгаарлагдаа гэрийнхэн хортол суугаад байдаг. Тэгээд ирэхээр мэдээж хэрэг тэр чинь хүн л юм чинь сэтгэлээр унан, гонин, тунин за ахвал гэр бүлийн асуудал хүртэл өөрчлөлт ордог. За мэдээж хэрэг тэр амир одоо мяралал махлал гэрц суугаад хүний хажууд бас мэдээж хэрэг одоо нөхөр сүдэр байна гэхэд бас хэцүү. За гэхдээ л миний хань бол байсаар л ирсэн, дэмцсээр л ирсэн. Энийг л давж туулахын тулд өнөөдөр хүртэл би энэ маш олон жил одоо 2007 оноос хойш хибэрэг ингэж явж байна да. Гэхдээ 17 18 онд гэмтэл сага судал одоо үндэсний төв дээр
Бяцлалын одоо 2 дугаар цэгтээ Үлзбаатар эмчийн баг хамт олон дээр хаалганд ороод одоо өнөөдөр энэ зэрэгтээ тэр сайхан алтан тайзан дээр алхах боломжийг бий болгоцгоод явж байна. Энэ тэмцээнд орох ингээд басан бас оролцоо амжилттай оролцсон юм нь болохоор өөрийнх нь нэг зан чанар нь юу вэ гэхээр айгүй юм ганган хийцэр ерөөсөө ингээд би бол өсөө ингээд бороор хараад бодчихдаг бол одоо болроо ихч бол хийдгүү айгүй хурц цонц зоригтой өнгийн өсний будаг хувцсны сонголт өнгө айгүй нөө дигжин юм ганган тийм тэгээ ерөөсөө нэг юм бас тийм нийтийн арга хэмжээнд оролцох айгүй тийм сонирхолтой идэвхтэй тийм зан чанарнаас энэ тэмцээнд ороход айгүй нөлөөлсөн байхаа л. Тэгээ энэ тэмцээнд орсноор айгүй их зүйлийг хүмүүстэй танилцсан, айгүй их зүйлийг бас сурч мэдсэн, бас айгүй хэрч хүч авсан гэдэг одоо та тэмцээнд ороод маргааш нь юм ядарч ийн өнөөдөр амарж байгаа юу гэдгээр чинь үгүй бүр айгүй хэрч хүч авсан гэж тэгжээлээ. Яг одоо энэ шоунаас хойш бас нэлээд олон эмэгтэй хүмүүст бас арай өөр бодол төрсэн баха тий. Гүүн биштэй юм чинь тий. Үгүй гэртээ суух ёсгүй юм байна. Гараа явах ёстой юм байна. Гой өнгөлөг гой хувц өмсөх ёстой юм байна гэлтэй. Та нарт тэгж бодож байна уу? За энэ тал дээр болохоор одоо зөндөө олон эмэгтэйчүүд хэлсэн л тий. Одоо ингээд би болохоор нөгөө эрхэд худалдааны төвд офслоо суудгийн. Тэгээ манай ажлын хамт олон хэлж исэн. За хөдөө гадаанаас тэндээс ирж үзсэн найз нөхдүүд хэлж исэн. Ямар гоё юм бэ? Юун гоё л цаашаа. Үнэхээр гоё юм а. Танаа охтууд ямар гоё юм бэ? Яа гэл бүр ингээд ир юмгүй бүгд хэлж исэн. Тэгэхээр зэрэгтгүй эмэгтэй хүн ерөөсөө тэр өөрийгөө одоо энэ нийгмээс тусгаарлаа суух нь л хамгийн буруу болохоос биш. Өөрөө ямар авах нь одоо сонирм биш. Мэдээч хэрэг тэр чинь нийгэм рүү гарч ирж байгаа хүн чинь хажуу хавирганыхаа тий одоо нийгэмтэй зохицуулал бүх бие галбар өмсөж зүсэн бүх юмдаа анхаарлаа хандуулдаг. Тэр аргашаа шигдээл ивэл яг л тэндэл оршин тогтнодог. Тэгэхээр энийг эвдээд одоо бүр хойтон би орноо ямар гоё юм бэ хэвээр би орж болох юм болоо тэх юм болоо би орох байсан штэ гэдэг ингээ маш их хүүхнүүд ингээ тэмүүлэлтэй болоод үлдчихэж байгаа. Мөн дээрэс нь энэ олон нөгөө брэндүүдийн маань хувцсыг зөндөө их сургалж байна. Хөөх энэ манай монголчууд юм хийдэг болж ямар гоё юм бэ? Тэр боохоо ямар гоё юм бэ гэл ингээд ерөөсөө бид нэр ингээд нэг явж юмыг үзэж харж нийгэм рүү ордгуудэл үлдээд идэг юм байл. Тэгээ өөртөө шинээр сорих юм дээр аюу хомс юм шиг санагддаг. Миний хувьд ч гэсэн ингээд би ингээд яг өөрийгөө хаацалаад энэ шоунд орохгүй байх боломж амар их байсан аахгүй. Би тэнгис төрсөн тэгээ би бас ингээд хуваарь бизнес эрхлэлтэй шүү. Хүмүүсийн муу хандлага нь яах бол ч юм уу те. Тэгэл тэр бүхэнд ингээд ар гэр хинчэндээ хайртай найз нөхөд чинь хайртай нөхөр чинь чи ороо чи чаднаа гингүүл ороод ингээд одоо үцэд нь үр дүнгээ үтцэн өөртөө илүү ихтэй болоо сууж байгаа аахгүй. Нэг анхны алхам хийн гэдэг бол ямар ч юм аюу хэцүү байдаг. Бидний ч гэсэн яг тиймсэн те бид нэр ингээд хүмүүс яаж нийгэм бид нар ингээд хүлээж авах бол надад хувьд бол яг тиймс яана ингээд гардаг нийгэмд яах бол нөгөө сууж байгаа хүмүүс нь яана ингээд шоолох үедээ ч юм уу те нэг хүн муухай харчих юм бол ингээд сэтгэл юм үлдчихэж ч юм уу яг тэгэхэд шоуны үед бол яг тийм юм байгаагүй бүгд л ингээд алгадчихшаал ямар гоё юм бэ баяр хүргэе гэл тэр нь ингээд буцаад аюу их урам өгсөн. Тэгэхээр ингээд анх хийхэд аюу хэцүү ямар ч юм анх ингээд хийхэд анх ингэж хаад үнэхээр хэцүү байдаг. Гэхдээ яг хийгээд үр дүнгийн үтсний дараагаар бол яг ингэж би чадлаа шүү, бид чадлаа шүү те. Энэ мэдрэмж бол яг юугаарч зориулшгүй, юугаарч орлуулж хэлэхгүй тийм гоё мэдрэмж өгд юм билээ. Таны хувьд бас түрүү ярьжсэн шүү дээ. Манай ажлынхаа эмэгт хэмжээд бас нэгэн санал тавиад ингэ орсон гэдэг. Яг энэ шоунаас дараа нь одоо танд хандж байгаа хандлаганд ямар өөрчлөлт гарч байна? Гарлуу яах вэ? Тэгээ би яг дөнгөж саяас ажлынхантайгаа яриад Channel 11 дээр чи ярьцлага өгчөнс чи одно том юм найз чадна те. Энэ завшааныг ашиглаад гэ зөндөө их юм яриараа гэл. Манайхан бол айгүй их намайг дэмждэг. Угаасаа яагаад вэ гэх юм бол ажил дээрээ гоё албаагч байна гэдэг чинь бас гоё шүү дээ. Тэн дээр төртөө албаагч байна гэдэг чинь гоё хамт олонныхаа удирдан зохион байгуулах бүх зүйл дээр ингээд дагуулад явах ямарваа нэг юм дээр үлрэл жишээ болоод явна гэдэг чинь айгүй том алхам байхгүй юу? Миний хувьд бол би тэгж бодож байгаа. Энэ тэмцээнд би хэрвээ шоу тэмцээнд оролцоогүй байсан бол зүгээр л нэг ажил дундаа тий томын нэртэйгээл явах байсан баг. Яг хөсгөр төмөр зам шиг гэдэг нэвтрүүлэгт би яг ажлынхаа шахалтгаараас орж ирсэн. Манай төмөр замаас зохион байгуулад тэр нь болохоор айгүй хурдан хугацаанд болсон л тоо. 7 хоногийн хугацаанд хэн хамгийн хурдан жин хасах вэ гэд. Эмэгтэй хүн чинь дотор шаар гэдэг зүйл амар их байд юм байл шүү дээ. Ажлын газраас бүгд ингээ амар ихтгэл найдвар өгөөд оруулсан болохоор яг 7 хоногийн хугацаанд бол би зөвхөн усаар амьдэрсэн байхгүй. 8 ил хайсан.
нэгдүгээр байранд орсон. Тэгээ дахиад надад амар хэтгэл төрүүлээд манай ажлын газрынхаа ингээд одоо жийл чадахгүй бол өөрхөн байхгүй жийл ингээд тэр гоёл олдог тайзан дээр алхаад үзгээд зориг оруулаад орсондоо би одоо хүртэл баг эргэлжийн нөрөн бол өөртөө итгэл юм маань илүү 80 эдтэй хувьтай байдаг гэсэн бол 100% та олгоод өгчлөө. Маш их баяртай. Одоо хэдүүлээ нөгөө турах гэдэг үгийг юусоо болчих тийм ээ гой галбиржих гэдэг үгээр ярил л та тийм ээ. Тэгэхээр одоо яг шоуны дараанаас ахуулаад одоо бүгдээрээ л заастаа гой болох юм байна. Улам гой болъё гэдэг бас нэг хүсэл мөрөөдөлт олчихсан байгаа ах тийм ээ. Тэгэхээр яг гой галбирчихын тулд таад маань бас яг одоо юу хийж байгаа вэ? Би одоо бол турыг гэж бодохгүй байх шин. Зүгээр гизгүүл болчих гэж бодоод байгаа шүү дээ. Гизэл арилгын ер фитнес яваад махаа шангалаад тий. Нөгөө галбирчих гэдэг маань л яваад шүү дээ. Тэрнээс ч нэг учиргүй тэр игнийхээ ясыг олохоо болио. Угаас хайгаад ч олдохгүй юм шүү гэлээ. Тэгээд гоё гизгүүл болчих гэсэн бодолтой байгаа ер нь бол. За миний хувьд болохоор бас арай өөр бодолтой яваад байгаа. Яагаад би өөр бодолтой яваад нь гэхээр энэ шоунд орохоос өмнө миний зорилго уг нь бодибилдингээр хичээлээд бодибилдингийн тавцан дээр гарах байсан. Ер нь бол миний хоббинд тэрэлтэй. Гэтэл нөгөө хэби эргэн болсон хүм чинь яг тийм боломж нь бүрдээгүй. Гэхдээ л одоо бас нөгөө сайхан болоод ирчихээрээ зэрэг нөгөө төгтөө дахиад сэргээл магадгүй өөр хичээл тэр тавцан дээр зогсож байгааг үүсэх юм байхгүй. Өөрөө бас нэлээд фитнесээр хичээлэх, янз янзын бүжгээр хичээлэх гэл янз янзын юм руу ингээд нөгөө савг учирч сонирхлынхаа дагуу хичээлэх сонирхол аягүй ихтэй байдаг. Заримаар нь бас нэлээд хичээлж байгаа. Одоо маргаашаас ахуулаад фитнестэй явна. За тэгэж бүжгэндээ явна гэл ингээл зорцсон зорилттой зөндөө байгаа. Сая яг энэ шоуны дараа тайзны ард ингээд чи маань нэ зохих ирсэн аахгүй юм. Тэгээд манай ерөнхийдөө бол айгүй туранхай тэгчихнэ. Найз нь ер нь жин нэмж хагаад энэ шоунд чинь дараа нь орё гэж хэлсэн. Тий надад гэх юм бол мэдээж их хүн, ээж хүн энэ үед бол би эрүүл сарвал байх хэвээр. Мэдээж тодорхой хэмжээнд гоё галбирчин гэж бодож байгаа. Тэгээ энэний тулд мэдээж хоолт хамгийн чухал гэж боддог. Хоолтоор зохицуул явахыг бодноо. Одоо нөгөө шоуныхаа тухай бас ярил л та тийм ээ. Саяас ярьжсэн нөгөө нэг гутлаа барьцсан хөлнөцгөө явж исэн гэж тий. Бас яг тиймэрхүү гоё сонирхолтой бас юунууд байвал ярих. Яг бэлтгэлийн үеэс бид нөгөө тэмцээн ойртсон шоуд арга хэмжээ ойртсон. Сүүлийн 7 хоног бол нэр. Яг өглөө 11 цагаас 29 цаг хүртэл бэлдэжсэн. Тэр үед яг өсгөөтэй гутлан дээр тэгэж удаан явна гэдэг чинь эмэгтэй хүн бас асар чанга юм байд юм билээ шүү дээ. Тэгээд нөгөө хэсгэн зурал нэг гутлаа ингээ барьсан чинь хөлийн уул ямар болцсон байсан гэж бодож чинь тий. Бүгдээрийнхэн зүгээр гадаа ингээ хөл өцгөө явцгаацсан юм шиг ингээ доотл ингээ хатуураад ившээд бүр амар болцсон. Тэгэл тэн дээр өөр бид амар их ядарч исэн мөртлөө ямар ч тийм ядарсан гэдэг энерги өөрсөндөө хуримтлуулахгүй би бинээс аюу гоё энерги аваад ядарснаа ерөөсөө мэдрэхгүй яваад исэн мэлээ. Шоу дуусаад маргааш нь ямар их ядарч иснаа мэдэрсэн би. Зүгээр толгой тавиал унтаалт ингээл нүүдэн алдаал унтах болгондоо бүр юуж бодож унтаад байгаа. Ерөөсөө бүр асар их ядарсныг л би ямар амар сайн мэдэрсэн. Тэр нөгөө танаа найз ярьжсэн шнэ шоуны маргааш за яаж ийн амархуу ядарч ийн үү гэсэн чи үгүй гэсэн гээд тээ. Харин тэ би яг өөрийгөө баг одоо эхлээд орохдоо ер нь жоохон жирхчихсэн л та. За би ч одоо энэ залуу сайхан охтуудын дунд эн чин 20-тэй 30-тэй гэл ингээ би чинь бол баг хамгийн хамтан шуу байсан. Тэг ингээд ороход тэгээд дээрэс нь тулах хэрэгтний бэрхшээлээр ингээд одоо л өнөөдөр ингээ би чинь баг 60% хөдөлмөрийн чадвар алдaltaй явж байгаа юм шүү дээ. Гэтэл тэр тайзан дээр одоо 10 цент шухуу өсгөт дээр алхна гэдэг сар шухуу бэлдээд одоо ингээ явна гэдэг одоо юу илээгээд эргэлцсэн ч ихсэн л өөрөө ирэхгүй л ерөөсөө одоо ямар ч л байсан ард нь гарна гэсэн зүтгэлээр орсон. Тэгээд манай охтууд бас үнэхээр гайхалтай хөглөгч нар. Дээрээс нь манай таами зохион байгуулагч. За дээрээс нь тэр хатуун багш байна. Эднэр ингээд нэг юм хүнийг нэг ямар газар нь өргөөд ямар газар нь түлхээд тий энийг бүр маш сайн мэддэг хүмүүс. Тэгээд ийм сайхан шижигсэн охтуудын дунд ч ерөөсөн тэгээд нэг явахгүй харах байхгүй хүү хаа гэл тэгэл дагаал явсан. Тэгээд одоо ч энэ хэдийг байнгын санаастай бүр нөгөө тамгийн нэг стил болчиход байгаа шүү дээ. Би тэд чинь жоохон ингээд жоохон урнах юм бол шившиг гэл өмнөөс явна шүү дээ. Тэгээд маш их гоё дурсамжууд үлдсэн. Тэгээд шоу бол үнэхээр энэ насанд минь үлдсэн хамгийн том гоё дурсамж байлаа. Тэгээ миний хувьд ч гэсэн ялгаагүй. Би анх 2015 онд төрснийхөө дараа хөлөө гэмтээгээ тэгээд мэсэлд орж исэн. Тэгээд тэнд одоо эмчийн буруутай ч юм уу нэг ажлааслаад миний яг нөгөө ясан дотор ингээд
шүрүүпэн төр чигтээ үлдээд авч болоогүй байхгүй юу. Тэгээд яг ингээ өөр хүмүүс ингээ харж байсан чинь бас ингээ болоорч битээс авахлаа харж чад. Өө минийх бол юу ч биш юм биш те. Өсгийдээ гутлан дээр өмнө нь бол ингээл найзуудтай хайлтуул састай ч юм уу те ингээл яг нэг ингээд бүр ингээ гаднаас нь шүү дээ дотор нь ороод гутлаа өмсчөөд ингээ тайлаад нэг хитэн цаг өсдөг гэсэн бол яг энэ сүүлийн 7 хоног бол бид нэр өглөөс орой бол яг өсгийдээ гутлан дээр хийсэн. Тэгээл ингээ өөр бус хүмүүсээр чацаа бус нь чадаад байгаа юм чинь чи бас чадсан шүү цэцчихлээ. Бус нь ч гэсэн юм байгаа шүү гэд өөртөө аягүй их зориг өгж явсан. Тэгээ бусдаасаа ч гэсэн аягүй их ингээд одоо зоригтой төвчээрийг ингээд авч яасан. Тийм. Ер нь таад ингээ ярианаас сонсоход ерөөсөө л маш гоё тэр өөрийнх нь дотор байгаа гоё юмыг л гаргаж ирэх хэрэгтэй юм байна тий. Маш гоё өөртөө ихтэй л байж чадвал одоо тэр хүний гадаад тий. Тэр бол аяандаа ингээд өөрөө гоё болчдөг бол гэж ойлгоо суугаад байна л да. Яг ингээл анх ингээл бэлтгэлээр орчих бид нар бүгдээрээ ингээл мораль өгнөд байгаа штэ. Тэгэл ингээд ердөөс ичиж зовх юмгүй болчтой юм лээ. Тэгэл өөр газар очлоор чинь би ингээл мораль өгөх юм бол мэдээж ингээд санаа зовоол ингээд тэгс чи яг ингээл анх ингээл ороод бэлтгэлээ хийж яхсан чинь бүгдээрээ мораль бүгдээрээ амар найрсаххан чи ингээрэ тэр ийм гутал биш шүү. Өсгөний чи хэмжээ юм байх хэвээр шүү. Одоо өстө нэрээ ингэх хэвээр шүү. Ингээд өсөөд дэш нь боогоорой чих алхаарай те. Ингээл би бинд аяух зөвлөгөө өгөөл туслаад ингэж авч ирсэн айгүй гоё байсан. Тэгэл хүн чи яг нэг өөртөө тэгж хандж байгаа өөртөө нийлхэн хүмүүс ингээл айгүй ингээл тайвшраал би бинд айгүй гоё дэмжиж урам өгч ажилтдаг байсан. Тийм. Тэгэл ер биений онцлогоос болд юм шиг санагддаг шүү дээ. Би одоо тэгээд гурал будааны хэрэглээд идэх мөртлөө тархалаад идэв шүү дээ. Тэгээд турхтаа ерөөсө туржгүй тархалттай бол нэг бараг 2 секунд л 2 кг нэмээд байгаа юм хаашаа бараг л нэр худалч он тэгж нэмдэг. Тэгээд тархан гэдэг ерөөхдөө би бол ажил дээр том одно гэдэг нэртэй. Айгу томороо дуудагддаг. Plus size шоунд орсон чинь бас том бол биш юм бэлээ. Өөрийг бас жоохон жижигхэн байна гэж харсан. Бас өөртөө итгэх итгэл маань айгу өндөр бараг 100% нэмэгдсэн л дээ. Хамгийн анх ихнэрээ хараад их тийм айгу тийм эмгтээлэг айгу жоохон хөвчиг айгу игдүүтэй л байсан. Одоо ихнэртэйгээ суу 10 жил болоход ер нь ухаан тал руугаа боловсрал тал руугаа их мундаг юм байна даа гэж боддог доо. Биний яг төгс галбар гэдэг чинь эмэгтэй хүнд ямар байх ёстой юм бэ гэдэг гоо зам мэдрэмж байгаа л бүрэн төгс авсан. Төрхөөс өмнө аль ерөнхийдөө л амар тарган байна гэж боддог байсан. Тэгээд ерөнхийдөө нэг 20 яг ингээ карантин болж хат бид нар ч болж байгаа юмсэн шүү дээ. Айгүй их хэмжээгээр тарган тургаан гэлтгүй л нэмсэн баг. Тэгээ 21 оноос ерөнхийдөө өөртөө эвлэрч эхэлсэн. Би ингээ жирэмсэн. Тэгэхээр ингээд би ингээ тарган юм чинь ингээ баг идэх хэрэгтэй ч гэдэг юм үү. Тиймэрхүү юмнууд болоод авах. Би угаасаа л юм байгаа те. Ингээ намайг хайрладаг гэр бүлээ, намайг хайрладаг найз нөхөд байна, намайг хайрладаг дүүнэр байна, намайг хайрладаг хамтран ажиллагч нар байна. Ийм байхад яагаад би заавал өөрийгөө голох хэрэгтэй юм те. Окей би угаасаа л миний өгдөл ингээд жоохон бусдаас жоохон миралаг те. Гоё хөсгөр төрцөн л байгаа. Тэр болгондоо нэг готорхой болсон яг ингээд хоёр хөхтэй гаргачаад тэгэл за угаасаа л би юм штэ. Угаасаа намайг хайрладаг хүмүүс байгаа. Мэдээж би эрүүл байх хэрэгтэй. Эрүүл байхын тулд заавал тарган хүмүүс бас эрүүл биш вэ гэдэг ойлголт байдаг тий. Тэрний оронд бол бас ингээд нэг эрүүл аргай тий. Өөрийгөө ингээд гоё галбартаагаар яг хөтэ жоохон өсгөр тийм байгаасаа. Тийм болохоор би бол өөртөө эвлэрсэн. Тийм мэдээж тодорхой хэмжээнд бол жин хасна. Гэхдээ бүр амар жин бол хасч чадахгүй байх. Өөрийнхөө хэмжээнд эрүүл байдлаар гоё хаснаа л гэж бодож байгаа. Ерөнхийдөө муу хаахыг хүсдэггүй. Одоо тэр хичнээн жинтэй байсан, хичнээн ямар байсан ч хизээч одоо ер нь таг байхыг хүсдэггүй. Бас бусдад таалагдахыг нэг хүсдэггүй. Дан өөртөө таалагдахыг л хүсдэг. Тийм учраас чөлөөтэй сэтгэж чөлөөтэй өөртөө хувцас сонгож өмсдөг. Хэн юу гэх намаагүй л гэж үздэг. Өнөөдөр өөртөө амгалан тайван өөртөө таатай байх нөхцөлийг л бүрдүүлэхийг хичээдэг. Манай ихчл юм уу да. Нийтүү сайн байна, зоригтой байна. Хэр баргийн эмэгтэй хүн ингэж чадахгүй те. Зоригтой байна гэл айгуул сайн дэмждэг юм. Та манай охин бас айгуул сайн дэмждэг. Яг нөгөө анх бүртгүүлгээд ирж байгаа хүн дараа нь яг дууссаны дараах хүн хоёр бас яг ингээ хөндлөнгөөс таад бас би нэг ажигласан л ахал да тий. Ер нь бол тэгэл өөрчлөлтөөс гадна ингээд хүнтэй харьцах чадвар ч юм уу те хүм олон нийтэд харьцах чадвар өөртөө итгэх итгэл нь аюу их нэмэгдсэн байт юм байлээ. Ерөн хүндээ. Тэгээд анх шавнд бүртгүүлэхэд орж яваад 80-аад 90-90-д хүүхнүүдээс л та. Яг тэр үед би өглөө ажлаас бууж орж ирсэн байж та хараад за яг тэр үед би нойргоо яваад ирсэн болохоор чуу болох уу гэж бодож байгаа найзынхаа шалтгаалаар очиж ирсэн л та.
Тэгээ орохдоо би бас өөртөө имэж хийсэн. Амар гоё өндөр хүүхнүүдтэй амар царайны бит та тийм хүүхнүүд аа дөөргөө холж исэн байхгүй. За ийшээ ороод ч би тэнцэх юм болов уу ч юм болов. Тэн дундаас 40 хүүхэн аавна гэдгсэн. За ямар ч юм бэ. Бид нар чи 11 цагаас хойш баг орой 7-8 хүртэл тэнцээс уцгаасан шүү дээ тий. Тэгж хоорондоо шандрах юм бол байсан. Иш одоо энэ гоё хүүхнүүд угаасаа 40 угаасаа асуудалгүй тэнцэхгүй юм байна гэд гарч авч асуудал байсан. Тэгээд тэнцсэн. Айгуу сайхан. Тэгээд ямар ч нэг бид нар нэг танилцах арга хэмжээ болсон чи манай нэг ихч одоо манайхнаас бас настадаа л орондоо тий. Ихч бид нар нэг бунар жоохон нэг ууж идэл шоуц ингээд нэг нарганы юм хийхгүй юу. Гизээ анх удаа татаж үзгүйгээр бид нар явлаа. Тэр бол айгуугаа санагдсан. Ягаад вэ гэвэл эмэгтэй хүн ямар ч орчинд орохдоо өөрийгөө гоё байлгахын тулд гизээ татчихдаг аахгүй. Гизээ татаад өөрийгөө цэнждэг тий. Яг ингээ нэг нэ өөрсдийг нь ойлгодог тийм хүмүүсийн дунд ороод ирэнгүүт нь гизээ татахгүйгээр би нэг өдөр гоё яг ингээ чөлөөтэйгээр явлаа гэсэн мэдрэмжийг тэр хүмүүс хэлээд бид нар бөө инээдэн болоод нэрээ тийм байж тээ гэд бөөнөр инээлдчихсэн ш. Таны хувьд бас За миний хувьд болохоор яг нөгөө өөрөө угаасаа одоо тэр энерги шинжээч хүн болохоор оронгуутаа л угаасаа бүхэл охтуудаа харж байгаа юм л да. Бүгд өөрийн зан төлөв, бүгд өөрийн хүсэл мөрөөдөл, зорилготой. Тэгээ тэнд ирсэн охтууд бүгд нүдэнд гэрэлтсэн байсан. Бүгд өөртөө ихтэй байсан. За би заавал давн ялна, гарна гэл бүр ингээд нэг юм чин сэтгэлээрээ тэнд ирсэн охтууд байсан. Тэрийг хараад л зүгээр уран бадарсан. Тэгэд бас тэнд байсан тэр охтуудын маань өөрснийх нь тэр нэг өөрийгөө эвдэх гээд байгаа өөртөө шүү энэ дотроо байгаа зүйлсийг сэрэх гээд байгаа хүсэл мөрөөдөл нь үнэхээр юугаарч илэрхийлэх хэрэггүй тийм агуу зүйлсүүд. Одоо ч манай охтууд зөндөө их юм байгаа ах гэж бодож байна. Эдгээр зүгээр л юм ундрагууд явж байгаа. За ямар ч гэсэн нөхөр нь артлын 100% даанаа. Ажил мэргэжил хийхийг хүссэн бүх юм руугаа урагшаага тэмүүлж яваарай. 2 хүүхэдтэй битгий санаа зовоорой. Нөхөр нь бүгдийг гоё зохицуулнаа. Одоо ингээд захаасаа хүсэл мөрөөдлүүд нь биелээд явж байгаа. Тэгээд өшөө их зүйл хийж бүтээгээрээ бусад хүмүүсийн төлөө хий гэсэн нөгөө айгүй их зорилгоо бас биелүүлээрэй л гэж хэлмээр байна. Хэр мундаг шүү гэх. Миний дүү чинь бол айлын баг айгүй эргэлж өссөн хүүхэд. Дүүгээ бол бас ингээд манай юм болгон дээр ингээд авьяастай л да. Манай дүү ажил дээрээ ч гэсэндээ бүх юм ингээ манлайлж тэргүүлж авдаг. Тэгээд дүүгийнхаа зан чанараар бахархдаг шүү. Тэр болгон бас яг ингээд тэргүүлж ингээд спортоор ч гэсэн ажилдаа бас тийм тэргүүлэгч манлайлагч л да. Бүр 10 жил дахтаа ч гэсэн спортороос хичээлдэг гэсэн. Тэрийг нь одоо бас нэг дэмжээд учиргүй чи одоо энэнгөр яв гэж хэлж чаддгүй байсан ч гэсэндээ ер нь бол эхчүүний хувьд хараад бахархаад явдаг тий. Дүүгийнхаа цоглог ирч хүчтэй бас манай дүү чи их бас бөөр сууртай. Эм харахад тийм нөгөө нэг юм шиг бодлоо их бөөртэй штэ баг миний баг ихчиг гэдэг аахгүй. Тийм бөөр сууртай занд нь маш их баярлдаг. Тэгээд бас дүүгийнхаа цаашдын ажилтай спорт өөрийнх нь бас ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье ял гэж хэлээ та. Бас яг бүрэнгүүцэд яг гоё доторх тэр гоё хүнээ сэрэж бас арай л амжааг байгаа тийм ээ. Чин ганцхан сарын хугацаа шүү дээ тий. Энд ганцхан сарын тий бараг нэг тий. Энэ хугацаанд энэ зэрэгтэй гаргanaдаг бол их том чадвар байхгүй. Тэгээд өшөө цаашаа зөндөө дэлгэрэх байх, зөндөө их өөрснийгөө өөрчлөх байх. Энэ дотор мундаг охтууд ер нь бүгд мундаг. Энэ дотор ерөөсө тэр муу гэх хүүхэд нэг ч байхгүй. Үнэхээр гайхалтай. За одоо төгсгөлд нь хэдүүлээ нэг гоё яг бүсгүйчүүдтэй, эмэгтэйчүүдтэй хандаад бас яг өөр ингэсэн гоё хэлэх үг авлаа тийм ээ. Өөртөө ихтэй, өөртөө аз жаргалтай, өөрийг чинь хайрладаг хүмүүс байхад чи тэгэл энэ дэлхийг хамгийн үзэсгэлэнтэй хамгийн сайхан эмэгтэй шүү. За миний хувьд болохоор ихэнх эмэгтэйчүүд жоохон төрөөд биенийхээ галбарыг алдтiin болов уу гэж боддог л та. Тэгээ бүхэл бүтэн хүн амьдралыг ингээд хөвлөдөд хийж байгаа юм чинь хизээч битээ өөрийнхөө бие организмд готраарай. Чамайг хайрладаг хүмүүс чамаас илүү зөндөө байгаа, өөртөө ихтэй сайхан байгаарай л гэж хэлээ та.
За би болохоор охид бүсгүүчүүдийн яг хэлэх вэ гэхээр өөрийнхөө дотоод гоо үзэсгэлэн гинэ хизээч битгий өөрийгөө нөө гэрөөс гоо үзэсгэлэнгүй эмхтэй гэж энэ орчлон хорвоод байхгүй. Гоо үзэсгэлэн байгаа учраас л таны тэр алтан хэвлэлд амь бүрэлдэж энэ хөрс дэлхий дээр хүн гэж төрөлтөн бий болж байгаа шүү дээ. Тэгээд тийм болохоор тэр хүүхэд гаргаад төрүүлсэн харвин за тэр гэртээ ээжийн үүргийг хариуцаад байж байгаа суусан тэр мяралаг махлаг зүйлсэн тэр бол ерөөсөн тийм санаа зовх зүйлс биш. Хамгийн гол зүйлс зүгээр л ирүүл бай. Тэгээд өөрийнхөө гоо үзэсгэлэн гинэ. Тэгэл өөр асуудал байхгүй. За та нартай маш их баярлалаа. Бүгдээрэнд амжилт хүсье. За баярлалаа. Бас тэгээд энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан танай телевизэд маш их талархаж байна. За мөн энэ ялтмыг ашиглаад одоо өөрийнхөө одоо намайг энэ зэрэгтэй энэ алтан тайзан дээр алхахад миний хөлийн минь одоо энэ зэрэгтэй болгож гисэн сайхан эмч Өлзөөнбаатар эмчтэй за мөн найзуудаа за энэ одоо тэмцээн шоунд оролцоход тусдын болсон бүх хүмүүстээ маш баярлалаа гэж хэлмээр байна. Мөн тэнгэр ташч ээж авдаа гэлалаа. За энэ шоунд арталт минь ингээд үргэлж хамт байсан хайртай хань нэмд орж юм Батбаяр да. Тэгээд жоохон хүүхдийн минь харж өгж байгаа ээж өөрийн цолмондоо. Тэгээд бас ийм сайхан шоу зохион байгуулсан уран тамир эгчтэй мөн хамтран ажилласан байгууллагуудаа тэрний тусгаалan бас гойлгомоо салооны захирал Ачмаа эгчтэй бүгдэнд нь баярлалаа. Та нар минь үнэхээр сайхан бүсгүйчүүд шүү. Сайхан хань шүү. Бүгдэнд нь хайртай шүү. За тэгээд шоу зохион байгуулсан уран тамирчтай маш их баярлалаа. Өөртөө итгэлийн маань гаргаж өгсөнд маш их баярлж байна. За загварын алхаа гэдэг зүйл юу ч мэдэхгүй байхад бас зааж үзээс хатуун багштай маш их баярлалаа. Арын албанд маань байсан ар гэрийнхэндээ маш их баярлалаа. Намайг үргэлж дэмждэг ажлынхандаа гамжлынхаа хамт олондоос маш их баярлалаа гэж хэлье та. Channel 11 телевизийн Special Woman нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаараар гайхалтай үзэсгэлэнтэй бүсгүүчүүдийг урьж оролцууллаа. Ирч хүч өөртөө итгэх итгэлийг үргэлжид амжилт дагдаг гэдгийг манай зочдоос харсан бизээ. Яг одоо өөрийнхөө илүү дэлжинд халахлагдан суугаа бүсгүй та манай зочдын адил өөртөө итгээд өндөр өсгийтэй өмсөд инээмсэглэн алхаарай. Таныг бүгд бишрэх болно. Бүсгүй та энэ орчлонгийн гэрэл гэгэн юм шүү. Ингээд Channel 11 телевизийн Special Woman нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн зочноороо бид дахин гайхамшигыг мэдрүүлнэ.